За шүрээ эхэлсэн шүү. Оо тийм үү. Тий. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу. За тэгээд нөгөө зүрхнээс инүүгээд номныхоо тухай бичлэгийг шүрээ этээр дахиад 2 дахь бичлэгээ гутлын 22 гэдэг хуучир гутлын 22 гэдэг үстэй. Тэгээд намайг ТV-с тахадлаа энийг асашээр тогтжуулсан гэж хэлж ийсэн. Гэхдээ одоо үний юм удлаа юм мэдгүй ямар ч байсан Мансамагийн хойтлын цэцэрлэгт хүрээлэнгээс та нартаа хүрэх гэж байна. За өмнөх бичлэгийг үзсэн ч юм байгаах, үзээгүй ч юм байгаах. За зүрхнээс инүү гэдэг номыг би 6 сарын сүүлээр гаргасан. Тэгээд энэ номыг зарим хүмүүс юуны тухай юм бэ асуугаад байгаа учраас би хамгийн гоё сэтгэл над руу бичээд илгээс шүрээ дүүтэйгээ бичлэг хийгээд байгаа. За тэгээ шүрээ одоо ярих уу? За тэгээ асуух уу? Тэгээ. Би асуух уу? За энэ өнөөдөр ямар өгүүлгийг ер нь онцолж яриа гэж бодож байна. За өнөөдөр би энэ Азтай охин гэдэг За өгүүлгийн тухай аягүй онцлё гэж бодож байгаа. аха. Тэгээ надад энэ дээр би нэг товч агуулгын хайлт яаж болох вэ? Тэгээл тавчраа тий. Энэ Азтай охин гэдэг өгүүлэг дээр бол нэг ээжтэйгээ амьдардаг охины тухай гарч байгаа юм л да. Тэгээд нэг 6-7 настай л охин. Тэгээд тэр охин бол яг нөгөө ээжийнхээ ерөөсөө бүхэл зан араншин ааш аягийн дуурайцсан нэг тийм охин. Гэхдээ ээж нь бол тийм одоо таатай гоё ааштай ч гэдэг юм уу тийм хүн бол биш байгаа юм. Тэгээд ээжээсээ ч баг юм илүү шахуу тийм муухай ааштай болж өсөөд байгаа юм л да. Тэгээ үеийн охтуудаа, үеийн хүүхдүүдээ дээрэмддэг ч гэдэг юм уу те. Худлаа заллиж мөнгөний авдаг гэдэг нэг ийм зан араншин сууж байгаа охин л да. Тэгээ энэ охин бол аавгүй. Тэгээ төгсөхдөө болвол 근데 та энийг нөгөө нэрэн дээр О энэ охиныг нөгөө нэрлэх нэрч олдоогүй учраас О гэж нэрлэе гэж нэрлсэн байсан тий. Тэгээ энэ талаар нь би бас танаас дараа асууя гэж бодож байна. Тэгээ ер нь бол энэ охин О гэдэг охин зохиолынхаа төгсгөлд харамсалтайгаар ингээд насвараа төгсөж байгаа. Гэтэл та яагаад Азтай охин гэд нэрлсэн юм бэ гэд надад ингээд айгу асуулт өгсөн байхгүй юу? Тийм. Тэгээ та энийг бас тайлбарлаж өгөөч. За би айгу тавчгаа яриа. Тэгэхээр ингэсэн байхгүй яг хоо тэр нүг охины ээж нь бол биеэ үнэлдэг эмэгтэй шүү дээ. Тэгээд гэртээ ингээд янз бүрийн хүмүүс аваад ирдэг. Тэрийг нөгөө нэг 6-7 настай охин хардаг, мэддэг, бүгднийг анзаарч идэг байхгүй. Тэгээд тийм муухай амиг үзэж харсан хүүхэд ч хөөх юм эргээгээл одоо бас айгу таагүй орчинд өсөөд тэгээд өөрөө бас эвдрээд эхэлдэг юм байна л да. Минийхаар л бол ер нь тэгээд тэрийг нь бас аав нь өнгөрсөн юм аа. Аав нь өнгөрсөн. Тэгээд аав нь охиноо одоо мэдээж аав нар бол үргэлж үр хүүхдээ хажууд нь ингээл миний охин гээд ахгүй ч гэсэн алсаас дандаа дэмэнжийдэг хүмүүс шүү дээ. Тэгээд аав нь бурхны оронд очсон ч гэсэн охиноо яг нөгөө нэг ээжгээ буруу замаар орчихъя гэсэн гэж маш их санаа зовоод тэгээд одоо бас нөгөө ямар нэгэн байдлаар наашаа хурж ирээд охиныхаа амийг аваад явчихдаг байхгүй. Тэгээ ээж нь ганцаараа үлддэг. Тэгээд тэр охин миний бодлоор энэ амьдралдаа одоо нас бараад бурхан болоод явсан учраас эмгэнэлтэй л дээ тий. Гэхдээ маш азтай охин байхгүй. Ягаад тэгэхээр хэрвээ тэр том болоод одоо ээжгээ болох магадлал маш өндөр шүү дээ тий. Тэрнээс илүү хийдэг охин байхгүй. Тэгэхээр л азтай. Ер нь бол тий. Би яг азтай гэдэг агуулгыг бас ингэж ойлгож чадаагүй юм. Ямар ч сан нөгөө аавтайгаа ижил үхлээр үхээд байгаа мөртлөө яагаад азтай гэдээ бас нэрлэлсэн бол гэж бодсон. Одоо бол ойлгож байна. Ааха. Тий. Тэгээд ер нь бол анзаараад исэн чинь энэ ном дээр тий нөгөө хүүхдийн тухай бас нилээ дурдгдсан байдгийм байна тий. Яг нөгөө нэг айгүй хүнд хиллэгтэй хүнд үйл явдал нь тийм юм шиг боловч цаад санаа нь ерөөсөө хөөхөдөө би чинь бас л үр хүүхэдтэй хүн юм болохоор хүүхдийн хүмүүжилд айгүй санаа зовдөг байхгүй юу? Гэр бүлийн орчин тэгээ аав ээжээ харилцаа ч юм уу те нийгэм энэ бүхэн чинь хүүхдийн хүмүүжилд тэр хүн одоо яаж ямар хүн бол төлөвшгүй гэдэг хамгийн хамаардаг бүр өндөр суурин тавьдаг. Тэгэхээр энэ нь л би хамгийн их нэг санаа зовдөг учраас энийг илэрхийлж байгаа хэлбэр нь энэ юм аа. Гэхдээ илэрхийлэхдээ уран найрын одоо тансаг гоё биш байдлаар одоо шууд хэлсэн байгаа нь үйл явдал нь жоохон хатуу хөтөө байж магадгүй. Гэхдээ нөө цаад санаа нь бол их өрөвчөн хүн шүү дээ би. Тийм танд бас хүмүүс хэлжсэн үү яасан. Би бас гайхчихсан байсан л та нөгөө таны зохиолуудыг уншичаад эхний удаа уншичаад те ямар хүн димбэ ч гэдэг юм уу те яаж ингэж гаргасан юм болоо яаж ийм сэдвийг одоо бүжээгч гаргачваа.
Тэ уул нь бол өөрөө нэг юм айгүй зөөлөн юм хүмүүртлөө гэж бодож исэн. Тэг хүмүүс ч гэсэн магадгүй танаас бас ингэж асууж исэн байж магадгүй шүү. Тийм яг тэгэж асууж исэн. Тэгээд за энэ талаар дараагийнхаа бичлэгт оруулъя. Яагаад гэвэл хүмүүс маань урт юм баг үзэхэ байцсан юм шүү дээ тий. Тийм болохоор одоо товчхон яриад дуусгах чи дараагийн бичлэгээ битээр байраа солиод дахиад өөр газараас хийнэ. За баярлаа.